За хамтдаа үзэгчтэй баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочноо онцлоход бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн хошууч Төвшин Жаргал бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр үзэгчдтэй бас хүүхдийн чиглэлээр одоо тий ямар асуудлууд гарч байна. За ямар арга хэмжээнүүдс хийгдэж байна. Тэдгээрийг үзэгчдтэй хүргэе гэж утсан юм. За хамгийн түрүүнд бас одоо тий ямар арга хэмжээ хүүхдийн чиглэлээр бас зохион байгуулагдаж байгаа талаар мэдээлэл авмаар байна. Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албанаас за хүмүүр хүүхд хамгаалагч, хүүхэд хамгаалал хичээл эхэллээ 365 хоног анхаарч хайрлах гэсэн аянуудыг зарлаа явуулсан. За Баянгол дүүргийн цагдаагийн газрын хувьд одоо яг энэ томоохон аянуудын салбар төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу одоо ажил арга хэмжээг зохион байгуулан явуулдаг. Одоо хамгийн сүүлд 365 хоног анхаарч хайрлах гэсэн томоохон одоо аян зарлагдсан. Энэ жилийн хугацаатай яг одоо ингээд хэрэгжээд явж байгаа. За ер нь бол яг Баянгол дүүргийн хэмжээнд ч гэдэг юм уу те ер нь өсвөр насныхны донд бас гэмт хэрэг одоо хэрэг байна. Ер нь хүчирхийлэлч гэдэг юм уу гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл гэл асуудлууд нэлээдгүй гарч байгаа. Ер нь яг өсвөр насныхны донд ер нь хэрэг байна. Баянгол дүүргийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хувьд одоо 2025 оны байдлаар насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг нь 298 бүртгэгдсэн. Энэ түрүү оныхтайгаа харьцуулж үзэх юм бол одоо 38.6% буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа юм. За насанд хүрээгүй хүний одоо үйлдэлсэн дуудлага мэдээлэл бол нэлээдгүй хугацаа бүртгэгдээд байгаа юм. Энэ дээр өсвөр насны хүүхдүүдийн хоорондоо маргалдах, өсвөр насны хүүхдүүд биенийхээ эд зүйлийг дээрлэх, нэгнийхээ эд зүйлийг хулгайлах гэх мэт одоо дуудлага мэдээлэл яг одоо ингээд цагаан мэдээнээс шүүгээд үзэхээр одоо ийм дуудлага мэдээлэл ихээр бүртгэгдэж байгаа. Тэгэхээр бас хүүхэд за тэгээ өсвөр насны хүүхдүүд бас эцэг эхчүүд болон одоо тэгээ 90 тойрныхны анхаарал халамж бас их чухал байдаг болоо мэдлэг бас их олгож явах хэрэгтэй болоо гэж бодож байна. Гэр бүлийн хүчирхийлэл дээр ярихад тий одоо дуудлага мэдээлэл хэр зэрэг гэрдэг вэ? За түүн дээр хэрхэн яаж ажилдаг болоо? За хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээллийг мөн цагдаагийн ерөнхий газар болон нийслэлийн цагдаагийн газраас яг төлөвлөгөөтэй ажил гарган одоо бид нар Баянгол дүүргийн цагдаагийн газар шигсэн бүр татамжтай дуудлага мэдээлэл буюу нэг өрчлсөн тусгай арга хэмжээ гэдэг арга хэмжээ зохион байгуулалт ажиллаж байгаа. Энэний хүрээнд нийслэлийн хэмжээнд одоо гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 80% буурсан эерэг үзүүлэлт гарсан. Ер нь татамжтай гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байгаа иргэдэд бид нар одоо урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн засал үзүүлэх хэсгийн байцаагч хороод орон дамжуулан одоо соён гэгэрүүлэх ажлуудыг ихээр хийснээр дуудлага мэдээлэл ингэж буурсан эерэг үзүүлэлт гараад байгаа. Энэ донд насанд хүрээгүй хүүхдүүд одоо өртөж эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд маш ихээр одоо өртөх дуудлага мэдээлэл маань одоо нэг гэр бүлийн хүчирхийллийн нэг өрчлсөн тусгай арга хэмжээний хүрээнд одоо ингээд төлөвлөгөөт аян явагдснаар харьцангуй буураад эерэг үзүүлэлттэй байна. Ер нь яг гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь өөрөө яг ямар гол шалтгаанаас үүсээд тэнд хүчирхийлэл үйлдэгдээд байна. Бас яг хүчирхийлэл үйлдэгдэж байгаа тэр орчин нөхцөл байдал нь яг ямар орчин нөхцөл байдалд байгаад байна. Ер нь л одоо арх согтууруулах ундааг л хэтрүүлэн хэрэглэснээс тий ер нь тогтмол арх согтууруулах ундааны зүйлийг хэрэглэснээсээ ирж одоо агсан согтууд авахаас ахуулаад гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэх одоо юм дуудлага мэдээлэл харьцангуй ихээр бүртгэгддэг. Ер нь эцэг эхчүүдэд чиглэсэн бид нар бас яг ийм сургалтуудыг маш ихээр одоо зохион байгуулахаар төлөвлөө ажиллаж байгаа юм. Ерөнхий улс төрлийн сургуулийн хүүхдүүдэд одоо ингээл нэг нэгнийгаа дээрлэхгүй байх, одоо сургуулийн орчинд гэмтэрч хүчлүүлдэхгүй байх гэж одоо сургалт мэдээлэл бид нар харьцангуй их орчдог. Эцэг эхрөөрөө чиглэсэн одоо бас төлөвлөгөөт ажлуудыг хийх гэж төлөвлөж байна. Одоо хүчирхийлэл гэдэг чинь зөвхөн бие махбод бус те сэтгэл зүйч байдаг юм олон зүйл байдаг. Түүн дээрээс гадна хүчирхийлэл үйлдэж байгаа хүн бас өөрөө тэр одоо би хүчирхийлэл үйлдээд байна гэдгийг бас ингээд мэддэггүй гэж одоо тийм бас зүйлийг сонсч ирсэн юм байна. Тэгэхээр бас эцэг эхчүүдэд хандаад энэ олон сургалт зөвлөгөөг ороод ирэхээр бас одоо эн чинь болохгүй юм байна шүү те. Энэ бол одоо ингээд хүчирхийллийн төрөлдөө орж байгаа юм байна шүү гэдгийг бас их сайн ойлгож авдаг болов. Тийм. Ер нь гэр бүлийн хүчирхийллийг үйлдээд байгаа иргэдийг одоо насных нь ангиллаар үзэх юм бол 30-аас 35 одоо 35-аас 45 насны одоо бие хүн болон төлөвшсөн ийм хүмүүс ихэнхдээ үйлдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол аль хэдийн ээж аа болсон үр хүүхдээ гаргацсан хэрнээ гэр бүлдээ, эхнэртэй, үр хүүхдүүдтэй хүчирхийлэл үйлдээд байгаа
энэ дуудлага мэдээлэл дээр цагдаа ерөнхий газраас болон нийслэлийн цагдаагийн газраас нэг өрчлөлтөнд тусгай арга хэмжээний дагуу хэрвээ дуудлага мэдээлэл давтамжийн шүүгээд дуудлага мэдээлэлээр орж ирсэн л бол зөрчлийн тухай хуулиар одоо захиргааны тухай зөрчлийн тухай хуулиар барьцлах шийтгэл оногдуулах мэтчлэн торгуул арга хэмжээ болон барьцлах шийтгэл оногдуулаад одоо нэлээд нэг үгээр хэлбэл одоо хатуу арга хэмжээ аваад байгаа. Тэгэхээр энэ дуудлага мэдээллийн тоон одоо буураад эрэг үзүүлэлт гарч ирж байна. Мөн бид нар одоо хэсгийн байцаагчаараа дамжуулан эргүүлийн офицеруудаараа дамжуулан гэр бүлд нь одоо хурж хороодын нийгмийн ажилтнаараа дамжуулан гэр бүлд нь хүрээд одоо сургалт соёнгийн гэрүүлэх ажил та дахин одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэрлэхгүй хуулинд ингээд заасан байна. Та насан туршаагүй хүүхдээ одоо ингэж дээрлэхэж одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар дарамтшилт үзүүлж болохгүй гэх мэтчлэнгээр соёнгийн гэрүүлэх сэтгэл зүйн заслын ийм ажлуудыг хийгээд ирэхээр дуудлага мэдээлэл харьцангуй борж байна. Насан туршаагүй хүүхдийн дуудлага мэдээлэл бас бүртгэгдсэн гэх түрүүндээс тань ярианд дурддагдаад юм болж байна. Тэрэнд маань зөвхөн хүүхдүүд өөрснөө дуудлага мэдээлэл. Тийм. Одоо насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэлсэн гэдэг нь бол том нэг өөр хэлбэл томчул одоо үйлдэлсэн гэмтэрэг бол харьцангуй буурсан хэрнээ насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо за энийг бас наснаар нь ангилаад үзээд одоо байршлаар нь ангилаад үзэх юм бол сургуулийн орчинд за мөн томоохон үзэр үйлчилгээний газар UG Arena, өргөө кино театр гэх мэт бүсээр нь хороодоор нь ангилаад үзэхээр олон нийтийн газар ихээр үзэр үйлчилгээний газар ихээр төлөвлөрсөн газар насанд хүрээгүй хүүхдүүд хоорондоо одоо маргалдах, мууцалдах за мөн сургуулийн орчинд бие биентэйгээ мууцалдах, танхаарах гэх мэт одоо дуудлага мэдээлэл одоо жоохон бүртгэгдчихийдэг. За мөн насных нь ангиллаар авч үзэх юм бол бас 14-ээс 17 насны хүүхдүүд, 18-аас 24 насны хүүхдүүд буюу одоо өсвөр насны хүүхдүүдийн өсвөр насны хүүхдүүдээр одоо дуудлага мэдээлэл хийх бүртгэж чинь. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогоос шалтгаалаад маш тогтворгүй байна. Энтэй холбоотой бид нар бас яг одоо ингээд дүгнэлт хийж үзээд сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудтайгаа бас хамтарсан төлөвлөгөө гаргана ажиллаж байгаа. Тэгээ тийм асуудал насан туршаагүй хүүхдүүд одоо нэгэндээ тийм одоо гэмт хэрэгч гэдэг юм уу тийм үйлдэл гаргацсан байгаа нөхцөл одоо яг үүрх хариуцлага нь яг яаж үүрдгийг тэр хүүхдүүд хоорондоо тэр шийтгэл нь яаж шийддэг тийм хуулийн заагаад өгсөн байгаа тий. Хуулийн заагаад бас жүүлчлэлээр өөр 16 наснд хүрсэн бол одоо зарим тохиолдолд хулгайлах гэмт хэрэг сэтгчид нөлөөлөхийн бэлтгэл хэрэгэлсэн байх юм бол хуулийн хариуцлага хүлээн. Гэхдээ одоо хуулийн хариуцлага хүлээхгүй бол хүүхд хамгааллын хуулийн шинжилсэн найруулга дээр үеийнгийн дээрлэл одоо нэгэндээ үүсгэсэн бахан бол эцэг эхтэн хууль хариуцлага хүлээнийгээ заасан байгаа. Энэ бүгдийг л бид нар сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан болон сургуулийн захирлуудтайгаа хамтарч эцэг эхчүүдэд нь сайн мэдээлэл хүргэж ажиллахаар төлөвлөөд одоо ажиллаа болгоод ажиллаж байгаа юм. Ер нь эцэг эхчүүд мэддэг өөр хүүхдүүдэд анхааруулж хэлдэг цаг завгүй одоо энэ нийгэмд хүүхдээ одоо сайн хүмүүжүүлээгээс хүүхэд одоо нэгэндээ үеийнгийн дээрлэл үүсгээд нэгнийгээ дарамтлах ямар нэгэн байдлаар нэгэндээ хор өшиг учруулад байгаа бол эцэг эх та одоо үүргээ хүлээгээгүй байна. Эцэг эх та өөр хүүхдтэйгээ ажиллаагүй байна. Эцэг эхийн хариуцлагыг та хүлээх ёстой гэдэг дээр одоо эцэг эхчүүдийг хүүхдтэй нь хамтарч авчирч сэтгэл зүйн болон одоо шатараалсан сургалтанд суулгуулад хуулийн мэдээллийг өгч явуулдаг. Ярианы ихэнд бас дурддагжсэн маш олон ажлууд байсан. 365 өдөр тий. Анхаарч хайрлаа тий. Бусад өдрөө одоо энэ аянууд хүмүүст яаж хүрж байна? Хүмүүс бас яаж хүлээж авч байна? Тэрийг бас сонирхож байна л да. Ер нь чухал бас юу гараад ийн штэ тий үр дүн гараад ийн шүү дээ тий. Яг үнэ өрсөн сэргийлэх албанаас одоо ингээл томоохон аянууд зохиолж байдаг. Түрүү жил 2025 онд одоо дээрлэхэл дэлгэрэх ёсгүй гэл ингээл том аян зохион байгуулсан тий. Тэрний дараа одоо дээрлэхлийн үеийнгийн дээрлэхлийн дуудлага мэдээлэл мөн хуваар одоо буурсан эрг үзүүлэлт гарсан. Яг энтэй адилхан 365 хоног анхаарч хайрлаа гэсэн аян маань яг эцэг эхчүүд рүү чиглэсэн. Эцэг эхчүүд энэ завгүй байна бид одоо ажил ихтэй байна гэх шалтгаанаар үр хүүхдүүдтэйгээ харилцдаггүй өөр хүүхдээ тоодгүй эцэг эх нь зөрчлийн тухай хуулийн 6.27 зааснаар эцэг эх одоо хариуцлагыг хүлээх ёстой шүү дээ. Гэтэл
хүүхдүүдтэйгээ тоодгүй, хүүхдээ сурч болсох эрхээр нь хангадгүй гэх мэтчлэнгээр эцэг эхчүүд өөр хүүхдэд анхаарал тавихгүй байгаа асуудлыг л бид нийгэмд уриалсан, эрэг үзүүлэлт гаргасан ийм томоохон аян зохион байгуулалт жилийн хугацаатай төлөвлөгөөтэй ингээ ажлууд явуулж байна. Яг энийг одоо эцэг эхчүүдэд ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан, за хороодын ажлын албаар дамжуулаад мэдээллийг хүргээд ирэхээр одоо бас л нөгөө эрэг үзүүлэлтийг төрөөчөөс ингээд мэдэгдээд эхэлж байгаа. Эцэг эхчүүд өөр хүүхдэд анхаардаг, хүүхдийн асуудал эрхэлсэн байцаагч бид нартай ирж уулздаг, болохгүй байгаа хүүхдүүдээ ямар одоо сургалт дамжаанд явуулах ингээд зөвлөгөө авах гэх мэт одоо энэ эрэг үзүүлэлтэд маш ихээр гарч байна. За гэр бүлийн хүчирхийлэл гэж байгаа тань. За бас өсвөр насныхны дунд хоорондын бас нэг юм дээрлэхэлт, за янз бүрийн гэмт хэрэг гэж байгаа. За тэгээ бүр бага насны одоо хүүхдүүдийн бас нэг юм асуудлууд тэгэл нийгэмд ер нь янз янзын л зүйл сонсогдоод байна. Одоо эдгээрээс хамгийн их дуудлага, хамгийн их бүртгэгдэж байгаа, хамгийн их одоо гэмт хэрэгт холбогдож байгаа нь яг аль нь байна ер нь нийгэмд? Ер нь нийгэмд одоо өсвөр насны хүүхдүүд нэг нэгнтэйгээ одоо маргалдах, муудалцах, зодтолдох дуудлага мэдээлэл бол нэлээд ихээр бүртгэгдэж байна. Бас өсвөр насны хүүхдүүд бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын эд зүйлийг санаатай буюу санамсаргүй байдлаар одоо ингээд авч явах. Тийм муу дадал зуршил нь өөрөө хулгайлах гэмтгэргийн ямар нэгэн байдлаар одоо гэмтгэргийн том болох магадлал байдаг. Энэ бүгдийг л бид нар одоо ерөнхий боловсролын сургуулиудаар санаатай буюу санамсаргүй байдлаар бусдын эд зүйлд халдах. За нэг бол санаатай буюу санамсаргүй байдлаар одоо өнгөрөө зангаасаа ч юм уу болоод одоо бусдыг дээрлэх энэ үйлдэл нь одоо насан туршдаа чимд одоо ингээд хар тал болохоор одоо ийм үйлдэл болдгоо. Тэгэхээр хүүхдүүд та бүхэн багаас одоо хичээнгүй байж, бусдын үгийг сонсдог байж, хуулийн ажилтан, хүүхдийн одоо мэрэгчлэн бидний үгийг сонсож одоо хичээж одоо ингээд амьдрах нь өөрөө зөв зүйтэй юм а гэдгийг бид нар ерөнхий боловсролын сургууль бүхэн дээр насны онцлогоор нь шалтгаалаад 10-аас 12 8-аас 10 дугаар анги гэх мэтчлэнгээр яг насны онцлогтод тааруулаад нийгмийн ажилтнаар нь сургуулийн сэтгэл зүйчтэй ингээд хамтраа сургалтуудыг ороод явдаг. Ярианы төгсгөлд бас одоо эцэг эхчүүдэд хандаж хэлэх, анхааруулж хэлэх тэм зүйлээ байл та хэлж өгөөч. Эцэг эхчүүд бид бол одоо хуулиар хүлээсэн одоо үүрэгтэй хүүхдээ анхаарч хандах, хүүхдээ үл хайхрах гэж байдаг те бид төрөм зөрчлийн тухай хуулинд зааснаар хүүхдээ үл хайхарч ерөөсөө болохгүй. Хүүхдээ хаана хинтээ найзалж гин одоо ямар хүүхдүүдтэй өрхөж нөхөрлөөд байна. Хичээлдээ сурлахтаа одоо ямар байна, ямар дамжаа секцэнд явж гин гэдгийг маш сайнаар анхаардаг, хүүхдтэй хараа хяналт тавьдаг байх хэрэгтэй. Ер нь цагдаагийн байгууллагын өрсөлдсөн сэргийлэх ажил хариуцсан одоо мэрэгчлэтнүүд бид нар яг энэ лүү чиглэсэн өвлийн сая ингээд өвлийн улирлын амралт одоо болоод маш урт хугацааны өвлийн улирлын амралт боллоо. Зуны хичээлийн одоо удаан хугацааны 3 сарын амралт болдгоо. Энэ үеүүдэд бид нар өрсөлдсөн сэргийлэх чиглэлийн рeel контентуудыг бэлтгээд Баянгол дурын цагдаагийн газрын пэйж хуудасаараа дамжуулаад мөн одоо хороодуудын пэйж хуудасаараа дамжуулаад сургуулиудын ерөнхий боловсролын сургуулиудын пэйж хуудасаар дамжуулаад цацдаг. Ер нь хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх. За мөн одоо гадуур эцэг эхчүүд өөрснөө жишээ нь өвлийн улиралтай холбоотой гадуур дагуулж явахдаа одоо цоорхой чарган дээр суулгагч гэдэг юм аюулгүй байдлыг хангахгүй байна. Эцэгийнхээ үүргийг хүлээгээд орхиод бага насны өсвөр насны хүүхдүүдээ бага насны төр тусмаа цэцэрлэгийн насны хүүхдээ гэртэн төгжээд гарчдаг. Төгжээд гарахдаа цонхны эцэгийнхээ үүргийн наад захын үүргээ биелүүлээгүй цонхныхаа хаалтыг хийгээгүй байна. Өндөр давхарт амьдарч байгаа хэрнээ цонхны хаалтаа хийх нь эцэгхийн үүрэг шүү дээ. Гэх мэтчлэнгээр одоо ингээд өөрснөөс шалтгааллах үүргээ ухамсарлаасаа гэдэг дээр одоо бид нар бас нэлээд өрсөлдсөн сэргийлэх ажил хийгээд рeel контентууд хийгээд бас пэйж хуудасаараа дамжуулан цацж байгаа. За маш их баярлалаа танд. Бидний ярилцах хугацаа өндөрлөлт гэсэн байна тийм. За баярлалаа. Маш хэрэгтэй мэдээллийн талаарх зөвлөгөө, зөвлөмж анхааруулгыг бас үзэгчдэд маань бас өгч чадсан болов уу гэж найдаж байна. За баярлалаа. Баярлалаа. Ярийн төгсгөл бас манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Говидара брендийн бэлгийг бас танд гардуулах гэсэн юм аа. Тэгээд үндэсний үйлдвэрлэгч байгаа. Цацдаг арцган. За тэгээд байгалийн одоо элдв химийн бодисгүй савн, нотон альчуур гэх мэтчлээ. Зөөс байгаа. Цацдаг арц ингээд савн. За баярлалаа. Тэгэхээр одоо техник технологи хөгжихөөр бас цацдаг арц хүртэл гараад ирсэн байна. Тэгээд үндэсний технологи манай брендийг бол манай хэрэглэгчд бол маш сайн мэддэг болцсон байлээ. За баярлалаа. Тэгээ та өрөө цэцгаандаа тэгээд
арцсны үнэртэй л тэгэл хэрэг сайн илрүүлээл тэгэл нийгмийнхаа сайн сайхны төлөө бас олон зүйлийг хийж байгаа гэж хүсэж байна. Бидний зөөр ирсэн танд маш их баярлалаа. Өнөөдрийн зочноор Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэрэгжилтэн цагдаагийн хошууч Төвшин Жаргал оролцлоо. За хамтас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинэ цагтаа уулзлаа. Тэр баяртай.